одоо төвшин харуулсан ийм сайхан товчлтыг манай хүүхдүүд одоо яг их бүжиглж байгаа ийм бүжигчд учраас та нарт одоо маш сайхан товчлт үзүүлсэн. Энэ сайхан товчлтыг одоо сэтгэл давтан үзэж алга ташиж урам хайрлсан та бүхэнд маш их баярлалаа. Хүүхдүүдтэй бас маш том баяр хүргэмээр байна. Яг л манай хүүхдүүд чи одоо нэг дор биш байгаа. Энэ тэмдгийн цаатар чуулгуудын бүжигчд байгаа. Гэтэл одоо нэг сургуулийн дэг сургалтаар сурна гэдэг бол ийм гайхамшиг шиг байт юм байна. 10 жилийн дараа энэ тэмдээс цуглаад ингээд нэг театрын бүжигчд чиг өнөөдөр та бүхэн маш сайхан тооцоод үзүүлдэг. Тэгээд хүүхдүүдтэй дахин баяр хүргэе. Дараагийн уран бүтээлүүд нь орон хэмжээний их уран бүтээлүүд нь тэгээд уран бүтээлийн уран хэмжээнд нь дэшээгээ гэж үгээрээ. За өнөөдөр одоо сайхан өдөр гэдгийг хэлэхэд бол багтахаар л одоо 10 жил өнгөрч эдрэг маань авч ирсэн. Тэгэхээр сэтгэл хөдлөнө гэдэг нь айгүй хэцүү. Шавдрыг хагаад бахарцуулаа. За ямар ч байсан энэ сайхан бүжгийн урлагт ороод энэ эрдмээ багш нарын цаасан сайхан хэсэг гандан буушгүй сайхан авч яваа. Шавнартаа баярлаа. За тэгээд одоо цаашаа 10 жил. 10 жил. Энийг давхад цаана сайхан багшийн ажил байна. Амжилт хүсье. За, өглөөрөгшөө. Шүрийг тавьсан мөнгөөш. За, юуны өмнө өнөөдөр ийм сайн арга хэмжээ зохиол байгуулсан. Одоо бид надад битсэн шавьж та. Би одоо эдгээр горийн багштай дорнгой гол сүмбэрээс очиж авчиж ирсэн. 15 охин өнөөдөр үндэсний театр манай Монголын одоо нэг номерын бүх театрууд бүжиглэж байна. Тэгээ та бүхэн сая өөрсдөө харсан баг. Үнэхээр багш та нараараа бахар гэж номшилж. Тэгээ та нарын уран бүтээл өшөө хамжилт алтан бараа гэж хүсэе. За хүүхдүүдтэй баяр хүргэе. Сэтгэл айгүй хөдөлсөн учраас үг гарахгүй болчихдог байхгүй. Тэгээд багш сэтгэлийн өдрөө хөдлөөд ерөөсөө үг гарахгүй болсон гэдэг. Манай энэ анги болохоор их өөрмөц анги. Бид нэр одоо дандаа говийн ангиудаас энэ хүүхдүүдээ бүр өөрсдөө очиж авдаг. Ер нь манай сургалт тийм шүү дээ. Бид нар хөдөөгөр явж одоо орон нутгийн цаатар чуулгуудынхаа бүжигчдийг бэлтгэх бас зорилготой учраас хөдөө орон нутгаас хүүхдүүдээ явж авдаг. Дунд гой, дорн гой, өргөн гой ангиудаас говь сүмбэр гэдэг дандаа говийн ангиуд байгааз. Тэгээ говийн ангиудынхаа ийм аястай байдаг ч байж магадгүй мэдэхгүй. Тэгвэл анги цуглана гэдэг бол маш их хувь тохиол байдаг. Тэгээ ийм сайхан одоо аяслаг хүүхдүүдээс анги бүрдсэн тэр одоо энэ төгсөлт бол маш азтай хүүхдүүд байсан. Ажиллахад маш их урамтай байсан. Яг гэвэл өөрсдөө маш их санаачлахтай байдаг манай хүүхдүүд. Тэгээд ер нь ингээд хараад байхад анги одоо аль зэрэг ангийн коллектив сайн бүрдэж чадна. Амжилт хүрэх одоо төвшин бол бас тэрнээс шалтгаалдаг гэж би бол хардаг. Тэгээд бидний ажилд бидний энэ бүжигчдийг ирээдүйн бүжигчдийг бэлтгэх тэр 5 жилийн хөдөлмөрт маань бас их одоо дэм болж ажилласан ангийн хоёр багштай баяр хүргье гэж бодож байна.
хөгжлийг бэлтгэсэн юм аа гэдгийг хэлмээр байна. Баярлалаа та нартай.